Тэг манай Баярмаа маань энд хаан уул яармаг худалдааны төвийн цайны газар хичээхэн цайны газар туслаад оюутныхаа амралтаар камерны мөнгө цуглуулад ажиллаж байгаа. Ажил хийдэг гэсэн. Тэгээд бид тэрийг ерөөсөө ирнэ гэж мэдээгүй байгаа. Тэгээ оюутны өөдөөс 2 Яваад орох уу те. За тий. Тэр биш. Цайны газар хаана байгаа юм? Тийш юм. За сайн уу Баярмаа. За сайн байна уу. Яг эд тунд ажиллаа хийж байгаа. За яг ажлынхаа цагаар хоёул ороод ирлээ шүү дээ. За сайн бацгаана уу? Намайг Баярмаа гэдэг. За би зохиомжийн сургуулийн сэтгүүл зураглаачийн ангиас оролцдог. Ам бол дөрүүлэн амьдардаг. Аав ээж дүүтэйгээ. За Баярмаа анх ингээд чам руу холбогдоход ямар санагдчихсэн ингээд тэтгэлэг өглөө гэх тийм Гайхс би нэг өөр бас газар нөгөөжсөн байхгүй юу? Тэгээ тэр газараас нь байх гэл гайхал. Айгу сонио. Тэгээд тэгсэн чи яг очиж үзсэн чи шал өөр өөр өмнө нь өгжсэн байсан. Тэгэл гайхал баян баяр. Гэрийнх нь яаж хүлээж авсан? Гэрийнхэн мэдээч айгу ямар гоё юм бэ баяр өргөе гэх. Тэгээд чи чинь одоо ямар мэрэгчлэр сурч байгаа вэ? Би одоо ирээдүйд айгу сайн чадварлаг сэтгүүлч болохыг зорж явж байгаа. Мэдээж сэтгүүлч хүн болохын тулд хариуцлага өндөртэй. Надаас мэдлэг ур чадвар маш их шаардна. Тэгээд тэр бүхний хөтлөө хичээж явж байгаа. Тэ чи одоо энд хичээхэн цайны газар туслаад оюутныхаа амралтаар ажиллаад тийм камер авах гэж байгаа гэдгийгсэн тий. Тийм. Манай их нэг бас залуу хүмүүсттэй. Тэгээд хаяа намайг гиндээ ажилладаг. Тэгээд ер нь бол залуу юм чинь бас нэг хичээлийнхаа хажуугаар ажил төрөл хийм тий. Тэгээ гэрийнхээ талаар танилцуулаач. За одоо манай аав станцд ажилладаг, одоохондоо бол ажилгүй байгаа нэг ажил зогссон. Ээж одоо бол ажилд орсон. Аз Европ бол тавч. Тэгээ одоо оюутан болсон ямар вэ? Оюутан болсон гоё. Тэгээ 10 жилээс гоё нөө. Хэзээ бас хэзээтэй тэгээд гоё таа. Тэгээд чи хоргын тоогоотой дугаар үзсэн. Бид нар ч одоо тэгэл чамааг бодоол дээшээ унчих гал исэн тэгэл за нөгөө хоёр хүүхдээ бодоол гээл дээшээ ингээд бууж өгөнгөө алдсан мөртлөө нөгөө хүүхдээ баярлуулна гээл бид тэр уйлан дуулан гараал. Тэгээ жилийн цагаараа ер нь юу хийдэг вэ? Юу гэж өгүүлдэг вэ? Одоохондоо бол ажил хийн. Тэгэл чөлөөт заваараа мэдээж тэгэл ном дуртай зүйлээ юм хийжтэй өөрийгөө хөгжүүлэх талаасаа тийм нөө ээж нь саяхан ажилд орсон гэдэг өмнө яга ажилгүй байсан сонсолдоо нөө дүүн айгу бие муу байж байгаа. Тийм хүрсэн бас нөгөө баг дүүтэй баг дүү ялахтай. Тийм дүүн айгу бие муутай байх нь бүх төлбөр нь тийш явдаг гэсэн ингээд. Тийм. Одоо тэрнээс хойш ээж нь ажилд орсон юм байна шүү дээ. Саяхан орсон. Тэгэл тийм бахаа. За энэ нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа өвөө компани хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.